Урагшлуулаа бүгдээрээ нэгдүгээр жишээн дээр ажиллаж үзье. Зураг 11-ийн 4-т харуулсан M бөмбөрцгийг эхлээд K бөмбөрцөгт M хаана вэ? Энд байна. Энийг эхлээд K бөмбөрцөгт энтэй гэсэн үг. Шүргүүлээд дараа нь L бөмбөрцөг шүргүүлв. M бөмбөрцгийн цэнийг олоо гэсэн байна. Эхлээд M-ийг аваачаад K-та шүргэлцүүлсэн ингээд тавьчих бүгдээрээ. За тэгээд шүргэлцүүлсэнийхэн дараах цэнэгүүдийг бүгдээрээ штрихээр тэмдэглээ явчих. Окей. QM штрих шүргэлцүүлсний дараа уртаа зураасаа тавья эхлээд. Q-гийн цэнийг маань өөрөө цахилгаан саармаг байсан байна. Тэг нөгөөхнийхэн цэнийг нь 20Q байж 20Q хуваах нь 3R хэмжээтэй нөгөөх нь R хэмжээтэй үржих нь. За би M-ийг олгож байгаа учраас M-ийн радиусаар би үржүүлж өгнө. Ингээд QM штрих гэдэг болвол энэ дор. За бүгдээрээ энэ дээр 4-ний 3 болох нь те 4-ний 3 ингээд 4-ний 3 20Q гэсэн үг. Энэ хоёр хураагдаад 15Q цэнэгтэй болох нь. Шүргэлцүүлснээр дараа. За энэ 15Q гэдэг цэнэгтэйг. За би энэ зүгээр ууггүй зуръя. Энэ бол өөрөө M бит. Ямархан хэмжээний цэнэгтэй болчихвоо сая. 15Q. Нөгөө тэгүр надад L гэдэг бит байгаа. L тэр маань 30Q. За радиусуудыг энэ зурган дээрээс бүгдээр халдчихвол. За энэ хоёрын хооронд нь дахиад шүргэлцүүлэхэд бий болж байгаа цэнэг QM2 штрих гээ бүгдээрээ. Тэгээд 15Q дээр нэмэх нь 30Q хуваах нь радиус нь 3R нөгөөх нь 2R. Энийг үржих нь дахиад 3R. Тэр дээр 45Q харагдаад байна. Доор 5R, дээр 3R, R-үүд ингээ хоорондоо хураагдлаа. Ингээд хурагдаад 3 9 27 Q хэмжээний цэнэгтэй болж хариу гарах нэ. За хариу нь 27Q байж. За бийг цахилгаанжуулдаг өөр нэг дахиад аргын тухай ярилцъя. За тэр маань ямар арга вэ гэхээр нөлөөгөөр буюу хиндүүгцээр цахилгаанжуулж бас болтгоо. Үүнийг ойлгохын тулд энэ сценарийг энэ зурган дээр бүгдээр анхаарлаа хандуулъя. Эхлээд яасан бэ гэхээр эргээр цахилгаандсан биеийг цахилгаан саармаг энэ цахилгаан саармаг шүү. Би зүгээр ойртуулъя хүрэхгүй шүү шүргэлцүүлэхгүй. Ойртуулах юм бол эерэг цэнэгт мэдээж электронууд маань татагдаад нэг тал дээр гараад ирэн тухайн биеийнхаа энэ тал дээр нөгөө тал дээр нь хэн үлдэх вэ гэхээр нөгөөллөг эерэг цэнэгүүд маань үлдэх нь байна. За сөрөг цэнэгүүд маань нэг тал дээр эерэг цэнэгүүд маань нэг тал дээр энэ үзэгдлийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр туушрах үзэгдэл гэж байна. Ийм байдлаар туушрах нь байна. Ингээд туушруулсныхаа дараа газардуулагч гэдэг энэ газарт холбосон дамжуулагчийг тухайн биед аваачаад залгачих юм бол эерэг цэнэгүүд маань газардуулагчаар дамжаад газар руу орцсон юм шиг харагдана. Гэхдээ бол энд болж байгаа үйл явц нь бол тэр биш. Эерэг цэнэг хөдлөхгүй гэж би түрүүлсэн. Тэгэхээр энд юу болоод байна гэхээр газраас дамжуулагчаар дамжаад илүү электрон тухайн бие дээр хүрээд ирж байгаа. Ингээ электроны тоо давмгаалаад ихсэхээр тухайн биет байна сөргөөр цэнэглэгдсэн байх болно. Ингээ газардуулагчийг тасдах юм бол сөргөөр цэнэглэгдсэн гадуур нь тийм ээ жигд байдлаар ийм биетийг бид нар гаргаж ирж болох нэ. За нэг зүйлийг бүгдээрээ харъя. Тухайн биет маань эерэг цэнэгтэй байсан бол энэ нөлөөгөөр цэнэглэгдсэн бие маань өөрөө сөрөг цэнэгтэй буюу өөр төрлийн эсрэг цэнэгтэй болдог байна. Харин тэр дээр ямар байсан юм бэ? Дээр чинь хооронд нь шүргэлцүүлэхэд энэ одоо эерэг цэнэгтэй биеийг энэ цахилгаан сармаг биеттэй шүргэлцүүлээд явахад хоёулаа ижилхэн эерэг цэнэгтэй болж ирснийг бүгдээрээ дахин бас энэ ялгааг энэ дээрээс харж болно. За тэгээд энэ дээр угаасаа бичсэн байна л да багш нь. Ялгаа нь юу гэхээр шүргэлтээр одоо цахилгаанжуулахад ижил төрлийн цэнэгтэй болдог бол нөлөөгөөр цахилгаанжуулахад эерэг бас сөрөг гэд эсрэг төрлийн цэнэгтэй болдог байх нэ тухайн биес маань. Үргэлжлүүлье. За тэгвэл цахилгаан цэнийг юугаар хэмждэг вэ гэж асуувал тэр маань электроскоп гэдэг хариултыг бидэрт өгөх болно. Окей, электроскоп ямар бүтцтэй байх вэ гэвэл шилэн бүрхүүл дотор нэг юм металл гол байгаа юм. Металл гол нь энэ доор нь алт эсвэл хөнгөн цагаан дэлбээ байдаг. За тэгээд тэр дээр нь металл голоор холбогдож байгаа зүйл маань металл бөмбөлөг байдаг байх нэ. Окей. За ямар нэгэн байдлаар тухайн доор энэ байгаа дэлбээний дэрвэлт эсвэл агшилтаар бид нар тухайн бие ямар цэнэгтэй байна вэ гэдгийг тодорхойлж, ямар хэмжээний цэнэгтэй байна вэ гэдгийг бас тодорхойлж бас болтгоо. Энд нэг хэд хэдэн дүрэн байгаа. Багш нь дээшлүүлж байгаа тайлбарлаж өгье. Ижил төрлийн цэнийг ойртуулах эсвэл шүргүүлэхэд дэрвэлт нэмэгдэнэ гэсэн байна. Ижил төрлийн гэдгийг бүгдээр ойлгохын тулд энд дэлбэн дээр хэд хэдэн сөрөг цэнийг ингээд аваачаад буюу электроскоп маань сөрөг цэнэгтэй байлаа гэж бодъё. За тэгээд нэг юм биетийг бүгдээр ойртуулъя. Тэр маань сөргөөр цахилгаанцсан юм бит байлаа гэж бодъё. Энэ магадгүй би энэ гадуур нь зурх хэрэгтэй байна.
Хэрвээ энийг ойртуулах юм бол мэдээж ижил төрлийн цэнэгүүд нэгээ түлхэх нь ойлгомжтой. Энэ металл бөмбөлөг дээр байгаа электронуудыг доош нь түлхээд юун дээр аваачих вэ гэвэл дэлбэн дээр аваачна. Доош түлхэхдээ дэлбэн дээр очих. Ингээд дэлбэн дээр сөрөг цэнэгүүдийн тоо маань ихсэж байгаа учраас ийм байсан зүйл маань илүү ихээр хоорондоо түлхэлцээд дэрвийнх нь байна гэсэн санааг энд илэрхийлж байгаа. Тийм учраас дэрвэлт маань нэмэгдэх нь байна. За нөгөө тэгвэр эсрэг төрлийн бага цэнийг ойртуулахад дэрвэлт буурна гэсэн. Эсрэг төрлийн гэдэг маань энд нэг юм багахан хэмжээний эерэг цэнэгүүдийг бүгдээр ойртуулъя. За энэ анх байснаар нь зурчих. Энд юу болох вэ гэвэл тодорхой хэмжээнд энэ дээр байсан цэнэгүүдээс татагдаж эхэлнэ дэшиг. Эерэг сөрөг цэнэгүүд чинь татагддаг үстэй. Татагдаад хаана очих вэ гэхээр металл бөмбөлөг дээр очиод ингээ байрлах юм байна. За энэ дөрөв ингээд энэ дээрээс байхгүй болцсон. Цаана хин үлдсэн бэ гэсэн чинь нэг ширхэг сөрөг цэнэгүүд үлдсэн. Тэгэхээр энэ төдийлөн бас анхных шигээ түлхэлцэж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд түлхэлцэн. Өөрөөр хэлбэл дэрвэлт маань ийм байжгаад түлхэлцэж байгаа буурна. Бүр ийм болчихоогүй гэсэн үг. Тэр утгаараа буурах нь байна дэрвэлт маань. Эсрэг төрлийн их цэнийг ойртуулъя. Энэ цэнийг ингээд бүгдээр ихсгий. Тэгээд энийг нь анхныхан байралтанд бүгдээр аваачиж энэ цэнэгүүдийг 1 2 3 1 2 3 дэрвэлт эхлээд буураад тэг болоод дараа нь нэмэгдэнэ гэсэн байна. Энэ ямар учиртай юм бэ гэхээр хангалттай хэмжээний цэнийг ойртуулах юм бол энд ямар ч сөрөг цэнийг үлдээхгүйгээр бүгднгийн сороод дээш нь хаашаага татагдаад хаашаага явах вэ гэхээр металл бөмбөлөг дээр оруулах юм. 5 6 ширхэг цэнийг. Энд одоо нөгөө нэг сөрөг цэнэгүүд маань байхгүй болц учраас түлхэлцэжсэн одоо тэр хүчин зүйл маань байхгүй болц учраас ингээд дэрвэлт нь буураад 0 болох юм. Дараа нь яга буцаад дэрвэж байгаа юм бэ гэхээр хэдий тухайн электронууд маань орхиод одсон ч гэсэн эерэг цэнэгүүд чинь цаана үлдсэн байгаа шүү дээ. Тэр эерэг цэнэгүүд чинь хоорондоо түлхэлцэж байгаа учраас 0 болчиход буцаагаад ингээд түлхэлцэх юм байна гэсэн санааг энд илэрхийлнэ бүгдээрээ. За. За нэг юм хэд хэдэн дүрэн байх нь багшны доод талын зургнуудыг та бүхэнд хэсэг хугацаанд харуулж байгаад алхасаад явчих. Яагаад вэ гэхээр яг л ижилхэн логикоор ажиллаж байгаа учраас. За хоёрдугаар жишээг бодъё бүгдээрээ. Зураг 11-12-т нарийн торгон утсаар дүүжилсэн цэнэгтэй KM2 үрэл ба LB-ийг харуулсан байна гэж. Нарийн торгон утас гэж юу гэсэн үг юм бэ? Яагаад энийг заавал ингэж явуулт юм бэ гэдгийг энэ маань тусгаарлагчаал гэсэн үг. Цэнэгтэй биеийг нарийн торгон утсаар зүүхээр тухайн цэнийг хадгалаад үлднэ. Торгоор дамжиж явахгүй гэсэн санааг илэрхийлнэ. KM2 үрэл ба LB-ийг харуулсан эдгээр биесийн цэник тус бүрийг тодорхойлоо гэсэн байна. За мэдээж энэ дээрээс харах юм бол хэдэн зүйлийг бүгдээрээ хэлж болж байна. Эхний хоёр биет маань хоорондоо түлхэлцээд байна те. Тэгэхээр ижил төрлийн цэнэгтэй. Энэ маань хоорондоо таталцаад байна. L болон M маань хоорондоо таталцаад байна гэсэн үг. За тэгэхээр энэ хэрвээ сөрөг цэнэгтэй юм бол энэ ч гэсэн сөрөг цэнэгтэй энэ эерэг цэнэгтэй гэсэн ийм нэг комбинац байж болно. Ингэж K L M гэдэг ингээд тавьчихээд доогор нэг сайхан ингээд зурчих болж байна. Энэ сөрөг юм бол энэ сөрөг энэ эерэг. За эсрэгээр энэ эерэг юм бол нөгөөх нь ч гэсэн эерэг байх учиртай энэ бас эсрэг тэмдэгтэй байх учиртай эерэг сөрөг гэсэн ийм комбинацаар энэ бодлогыг цааш нь харуулж болох нэ бүгдээ. Жишээ 3-ыг бүгдээр авч хэлэлцье. Эргээр цахилгаанцсан К саваагц. Цахилгаан саармаг дотроо хөндөө L металл бөмбөлөг шүргүүлбэл гэж. За шүргүүлнэ гэдэг маань хүрэлцээ гэсэн үг. Түүний цэнигийн тархалт ямар хэлбэртэй байх вэ гэж асууж байна. Окей. За шүргүүлнэ гэдэг чинь бүгдээр ингээд аваачаад наалдуулсан л гэсэн санаа шүү дээ. Шүргүүлэх юм бол бүгдээр яг ижилхэн цэнэгтэй болт 2 бит байна. Тэгээд тухайн цэнэг маань хаагур тархах ёстой вэ гэхээр тухайн битийн гадаргуугаар тархах ёстой учраас хариу маань E болох нь байна. Жишээ 4-ийг бодъё. Цахилгаан цэник бүхий ижил 3 үрлийг нарийн торгон утсаар дүүжилжээ. Ижил 3 үрлээ гэдэг нь ямар учиртай юм бэ? Ижил 3 гэдэг нь радиусууд нь бүгдээр ижилхэн буюу 50% хуваалцсан л гэсэн үг. К үрлийг эхлээд M үрэл шүргүүлээд дараа нь L үрэл шүргүүлв. К эхлээд M-тэй шүргүүлсэн байна. За энэ бол их чухал байгаад байгаа. К M-тэй шүргүүлэхэд нэмэх 15Q M маань хасах 3Q байсан. Ингээд ижилхэн хэмжээтэй учраас 2 туваач 15 3 12 6Q болох нь байна. Түүний дараа энэ К-га бүгдээрээ дахиад L-тэй шүргүүлцүүлсэн байна. Ингээд шүргүүлцүүлсэн гэсэн. 6Q болцоо хэдий. Хасах нь L чинь 6Q-тэй юм байна. Цэник нь ингээд тэг болсон буюу цэнэггүй гэж хэлэх юм бол буруу. Цахилгаан саармаг болжээ гэж бүгдээрээ хариулна. За тэгээд энэ дээрээс бүгдээрээ харж болох.
5 дугаар жишээ. Нэг нь нөгөөтэйгөө нийлсэн X ба Y ижил хоёр дамжуулагчид эргээр цахилгаан хандсан K савыг ойртуулсан байна. Дамжуулагчдыг бие биенээс нь салгаж K савыг холдуулбал тэдгээр нь ямар цэнэгээр цахилгаандсан байх вэ? Буюу нөлөөгөөр цахилгаанжуулсан байна. Энд ойртуулах юм бол электронууд маань татагдаад энэ талд гарч ирээд цаана нь эрэг цэнэгтэй хэсэг нь эрэг цэнэгүүд маань үлдээд одоо цэнэгийн туушрал бий болох нь. Ингээд энэ хоёр биеийг хоорондоо салгах юм бол мэдээж цаана хин үлддэг. Энэ X бие, энэ Y бие. Энэ гадуураа ингээд сүргээр цахилгаандсан байх болно. Өнөөх нь эргээр цахилгаандсан бие болж хоцрох нэ. Энэ хоёр бие ингээд салгаж юм. Жишээ 6. Сүргээр цэнэглэгдсэн электроскоп цахилгаандсан биеийг ойртуулахад заалт нь буурсан байна. Электроскопыг бүгдээрээ зуръя. Ийм байна. За түүний дараачаар бол энийг ингэ зураад тэр доор нэг дэлбээ зурчих ингэ дэлбээ зурчих. Хей, за юу болоод байгаа? Юу болсон бэ гэсэн чинь цахилгаандсан биеийг ойртуулсан гэж байна. Ойртуулна гэдэг нь шүргэлцүүлээгүй. Энэ биеийн одоо цэнийг нь мэдэгдэхгүй байгаа. Угаасаа бид нар энийг олно. Окей. За ойртуулахад заалт нь буурсан, дэрвэлт нь буурсан гэж байна. Энэ ингээ сүргээр цэнэглэгдсэн байлаа гэж бодъё. Энэ дэрвэлтийг бууруулахын тулд энэ цэнэгүүдээс хороох шаардлагатай болно бүгдээрээ. Энэ цэнэгүүдээс гэсэн үг. Энэ цэнэгүүдийг хорооно гэдэг нь хааш нь сороод авчих юм бол хороогдох вэ гэвэл дээш нь энэ металл бөмбөлөг рүү сороод авчих бүгдээрээ 1 2 3 4 тийм ээ. Эдгээр нь ингээ дээшигээ татагдаад явчих гэж бодъё. Тэгэх юм бол заалт нь буурна. Энэ дээрээс бүгдээрээ юу гэж ойлгох вэ гэхээр энэ сүрэг цэнүүдийг татах нь түүний эсрэг цэнэгтэй бит байх ёстой бөгөөд тэр маань эргээр цахилгаандсан бит байна гэж бүгдээрээ тодорхойлж болох нэ. За 7 дугаар жишээг бүгдээрээ бодъё. Сүргээр цэнэглэгдсэн электроскопт цахилгаандсан биеийг шүргүүлэхэд дэлбээний дэрвэлт эхлээд буурч хаагдаад дараа нэмэгдсэн биеийн цэнийг тодорхойл. Шүргүүлсэн байна энэ удаад ойртуулаагүй. Ийм байж энд нэг юм электроскоп байж тэр доор нөгөө дэрвэлтийг нь бүгдээрээ зурчихъя. Сүргээр цэнэглэгдсэн 1 2 3 1 2 3 гэж. За цахилгаандсан биеийг сүргүүлжээ ингээд. Сүргүүлнэ гэдэг нь ижил төрлийн цэнэгтэй болно гэсэн үг энэ дээрээ. Дэрвэлт нь эхлээд буурсан гэж. Дэрвэлт нь буурахын тулд сүрэг цэнэгүүд нь хоорондоо одоо сүрэг цэнэгтэй энэ дэлбээнүүд нь хоорондоо түтгэлцээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх сүрэг цэнэгүүдийг бүгд ингэ сороод дээш нь татаад авчи. Тэгэх юм бол дэрвэлт нь буурна. Тийм учраас энэ эерэг байх шүү дээ. Энэ эерэг байна гэдэг чинь энэ өөрөө бас эерэг байна л гэсэн санааг илэрхийлж. Их хэмжээний эерэг цэнэгтэй. Тэгэхээр энд татагдаад энэ нөхдүүд дээшигээ ийшигээ шилжих нэ. Бүгдээрээ. Яг үнэндээ энэ бүгдээрээ 1 2 3 4 5 6. Ингээд эдгээр бүгд ингэ арилгач. Тэгэхээр юу болох вэ гэхээр энэ маань ийм эхлээд тэг болно. Дараа нь цаана нь хэдий сүрэг цэнэгүүд маань тухайн дэлбээг орхиод оцсон ч гэсэн эерэг цэнэгүүд маань үлдэх учраас энэ эерэг цэнэгүүд маань буцаад түлхэлцээд дэрвэлт нь буцаад хэвийн байдалтай ч юм уу эсвэл тэрнээс бага байдалд орох нь байна гэсэн санааг энд илэрхийлэн. Тэгэхээр биеийн цэник маань өөрөө их хэмжээний эерэг цэнэгтэй байсан байж тарах нэ.